За өнөөдөр хууль зүйн яам засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгойлох асуудал орж ирж байна. За энэ бол чухлаа. Хууль тогтоомжийг бол урьдчилан төлөвлөж явах ёстой. За энэ ч үүднээс бас 1996 оноос хойш бол энэ хууль тогтоомжийг боловсронгой болох одоо юм үндсэн чиглэлүүд бол гарч ирсэн. Ингээд 4 жилээр төлөвлөлөд явдаг байсан. Харамсалтай нь энэ өнгөрсөн 12 оноос 2016 оны хооронд бол энэ хууль тогтоомжийг боловсронгойлох үндсэн чиглэлээ бол батлаагүй. Одоо ингээд явцсан юм билээ. Тэгээ энэ удаа оруулж ирж байгаа нь бол их чухал байна. За энэ 260 орчим хуулийн төслийг одоо боловсруулахаар оруулж ирсэн байна л да. За энэ бол бас нэлээд их тоо. За хуучин 96 оноос хойш статистикийг үзэж байхад бол нэг би даасан хууль 160 орчим нэмэлт өөрчлөлт 90 гаруй одоо батлагдчихсэн ийм одоо статистик дүн мэдээ байгаа юм байна лээ. Гэтэл одоо эх 4 жил бол одоо 260 орчим хууль тогтоомжийг боловсруулах юм асуудал яригдах нь байна. За ингээд бас нэг л бэрхшээл үүсэх байгаа л да. Түрүүн оюун дөрөв гишүүн бас ярьжсэн. Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ. За энэ хууль тогтоомжийг боловсруулах өргөн мэдүүлэх хүртэлх процесс хугацаа бол их одоо нэлээд олон дараалттай болсон байгаа. Боловсронгуй болсон. Энэ үднээсээ нэг хуулийг одоо өргөн мэдүүлэх хугацаа бол хүртэлх хугацааг бол одоо ойролцоогоор 3 сар орчим болохоор байгаа шүү дээ. Инхээр бол одоо маш их одоо хугацаа шаардсан юм ажлууд болно л доо. Энэ хуульд одоо заасан шаардлагуудыг хангаж хуулийг өргөн мэдүүлэхэд. За өргөн мэдүүлсний дараа бол бас нэг одоо тодорхой хугацаа шаарддаг. За ингээд нэлээд хугацаа шаарддаг тар байна. Ийм учраас энэ одоо хэр бодиттой төлөвлөлт вэ гэдгийг бас тодруулмаар байгаа юм. За хоёрдугаарт нь энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлуудыг ярьж байна. За энэ бол мэдээж улсын хурлын гишүүд, улс төрийн намууд, за олон нийт иргэдийн ингээд олон зүйлийн одоо зөвшөлтсөөр одоо бий болж үндсэн хуулийн өөрчлөлтүүд бол хийгдэнэ. За энэ үднээс бол үндсэн хуулийн өөрчлөлтийг бол хийх талаар бол засгийн газрын бүрэн хөтөлбөрт туссан байгаа. За ингээд хууль тогтоомжийн үндсэн чиглэлд бол оруулаад явахд болохгүй зүйл байхгүй хаа гэж бодож байгаа. Ягаад гэвэл одоо засгийн эрх мэдлийн одоо хойролтын хэрэгжилд энэ зарчмыг өөрчлөх асуудал бол одоо сүүлийн үед их хэрэгдэж байгаа. Ийм учраас энэ дээр бол төлөвлөлтөд оруулаад явах боломжтой юм а гэж бодож байна. За түүнчлэн бас энэ сонгуулийн тухай хууль гэдэг нэг хууль бий. Ингээд ерөнхийлөгчийн сонгуул, улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуулийг бүгдийг нэг малгайтай ингээд хийдсэн. За хэрэгжүүлээд явах явцад бол одоо олон бэрхшээлүүд гарч байгаа тийм ээ. Сая орон нутгийн сонгуул дээр бас тодорхой бэрхшээлүүд гарч нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан баг шээ. Инхээр энэ хуулиудыг бол одоо тусдан салгаж хийх шаардлагатай байна. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, за орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусдан салгаад ингээд цаашдаа явах, боловсронгойлох ийм шаардлага байгаа хаа. Энэ дээрээс үзэж яхаар бол одоо энэ бааз хүү гишүүн бол их хурлын сонгуулийн тухай хуулийг шинжилэн найруулна гэж саналаа өгсөн баг шиг байна. За бусад хуулиуд нь энд харагдахгүй байна. Ийм учраас эдгээрийг тусдаас нь одоо санаачлах байдлаар одоо бас их хурлын гишүүд юм уу, засгийн газар маань энэ дээр тогтоод ингээд цааш нь боловсронгойлох ийм шаардлагатай байна гэдгийг хэлье. Энийг бас төрийн байгуулалтын байгаараас харалтаа аваасаа гэж бодож байна. За яг энэ төслийг харж байхад бол мэдээж давхардж байгаа, агуулган давхардж байгаа бас нэлээд хэдэн зүйлүүд байна. Энэ бас харахгүй бах тийм ээ. Засгийн газар бол олон хуулийг санаачлаар байгаа. Их хурлын гишүүд одоо субъектууд бол саналуудаа өгсөн байгаа. Ер нь бол энийг бол нэгтгэж бодлого болгож гаргах нь бол чухлаа гэж бодож байгаа юм. Мэдээж хууль санаачлах эрх нь бол субъектуудад байгаа. Гэхдээ эн чинь хууль тогтоомжийг боловсронгуй болох бодлого гэж байгаа юм бол үүнийг нэгтгэж уялдуулах юм шаардлага байгаа. За энэ дээр бол одоо үндсэн чиглэлийн хамгийн ихнийхт нь гэлэгт чинь төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл гэж санаачлагч нь засгийн газар гэд байж ах шиг байна. Одоо бол энэ аюулгүй байдлын байнгын орон дээр энэ хилцээд явж байгаа шүү дээ тийм ээ. За бямцэгт сайд хариулах уу? Бямцэгт сайд. За Мөнхбаатар гишүүний асуултанд хариулъя. Ер нь бас төлөвлөлөөд хийх ажлаа баримжаалаад бас бодиттой нөөц бололцоогоо хуваарлаад бас явах нь зөв байхаа. Тэгээд энэ үднээсээ энэ 260 хууль бол зөвхөн засгийн газар санаачилж өргөн мэдүүлнэ гэсэн үг бол хараахан биш. Одоо энэ хуулиуд маань бүгд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох одоо хууль санаачлах эрх бүхий субъектүүд маань ийм хуулийн төслүүдийг өргөн барья. Энэ бол үндсэндээ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа. За дээрэс нь өнөөдөр хууль тогтоомж уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. За давхардал хийдлийг бас арилгах шаардлага байна. Гэдэг үүднээс
субъектүүд саналаа өгсөн байгаа. 260 хуулийн төсөл 75 нь одоо анхдагч хуулийн төсөл, за 99 нэмэлттэй өөрчлөлт, 80 гаруй нь одоо дөрвөн биеэс шинжилсэн хариулах гэж хэлсэн байгаа. Тийм болохоор харьцангуй одоо тал талаасаа улсын хурлын гишүүд засгийн газраас хамтраад энэ хуулиудаа санаачлаад явхад л хэлэлцээд явчих бас бололцоо боломжтой болов уу гэж бодож байгаа. За сонгуулийн тухай хууль дээр одоо сая нэгдсэн хуулиар нэг зохицуулж үзсэн бас тэндээс тодорхой бэрхшээл зөрчилтэй асуудал гарч байсан. Энэ намрын чуулганаар одоо сонгуулийн тухай хуулийн бас өөрчлөх асуудал хил зэвсгийн төлөвлөгөөнд орсон явж байгаа. Тийм болохоор одоо энэ хүрээндээ энэ ерөнхийлөгчийн бол орон нутаг их хурлын сонгуулийн тухай хуулиуд дээр тодорхой асуудал яригдах. Цаашдаа бас энэ сонгуулийн тухай хуулийг боловсронгүй болгох шаардлага бол байгаа. Энэ дээр бол энэ жагсаалтанд тусгагдаагүй ч гэсэн энэ жагсаалтанд тусгагдаагүй хууль тогтоолын төслийг улсын хурлд өргөн мэдүүлээд хэлэлцүүлэх боломж нь нээлттэй байгаа. Зөвхөн одоо энийг баталснараа энэ хуулиуд л санаачлах ёстой байна. Энийг ороогүй хуулиудыг санаачлах эрхгүй мөн гэж ойлгож болохгүй. Тийм болохоор энд ороогүй ч гэсэн зайлшгүй шаардлагатай хуулиудыг нэмж одоо бас хэлэлцээд явах бололцоо боломж байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд төслүүдийн дээр агуулга бас хуулийн төслүүдийн агуулга давхардж байгаа энэ дээр бол ажлын хэсэг хил зэвсгийн шийдвэрээр ажлын хэсэг ажиллах бах энэ явцдаа засгийн газар болон улсын хурлын гишүүдээс холбогдох ажлын хэсэг бол бас нэгтгэх уялдаа холбоог нь сайжруулах давхардлыг нарилгах чиглэлээр бас ажиллах бололцоо боломж бас байгаа.